Тэгээ өнөөдрийн онцгой байдлыг 20 жилийн ойн хүрээнд ард иргэд энэ байгууллага ер нь хэрхэн хөгжиж ирсэн, ямар түүхэн замналтай өнгөрсөн хугацаанд гамшиг осол, ганцууд, үер, аюул гээд ямар сорилтуудыг давж ирсэн, ард иргэд ямар төрөөс энэ аюулгүй байдлыг гамшигтай дэмжих чиглэлээр ямар үйлчлэгээ үзүүлсэн, цаашдаа юун дээр анхаарах ёстой ингээд олон энэ мэдээллүүдийг үе шаттайгаар өгж байна. Хамгийн гол нь өнөөдрийн энэ талбай дээр зохион байгуулж иргэддээ үзүүлэх тоглолтыг сургалтыг үзүүлж дээрээс нь тоног төхөөрөмжийн бусад хэрэгслүүдэд танилцуулж байгаа шалтгаан бол ер нь иргэд олон нийтийн оролцоог гамшигаас хамгаалах, өрчин сэргийлэх үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцуулах чиглэлээр бас идэвхжүүлэх ажлуудыг хийж байгаа. Ер нь энэ онцгой байдлын алба гэдэг бол өөрөө гасар хүнд ажил, амаргүй нөхцөлд ажилладаг, ямар ч цаг үед хизээж хоошоо ухрах эрхгүйгээр зүтгэдэг ийм алба. Гэхдээ энэ албаны үйл ажиллагаа аль болох эрсдэлгүй, аюулгүй тэгээд ард нийтээр амар тайван амьдрах, аливаа эрсдлийг багасгах, хохирол багтаа даван туулахад иргэд олон нийтийн оролцоо чухал. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын төр иргэн аж ахуйн нэгжүүдийн ухамсартай, хариуцлагатай хамтын ажиллагаанаас Монгол хүн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдал шалтгааллах учраас энэ дээр бас оролцоог нь хангах зорилгоор өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Нэг талаараа. За нөгөө талаараа бол жил ирэх тусам энэ цагуурын өөрчлөлт нөхцөл байдлаас шалтгаалan гамшигын тухай хувь улам нэмэгдэж байна. Тэр энэ хэрээр явах юм бол 2030 он гэхэд өнөөдөр тохиолж байгаа энэ үер зудгаан гамшигт үзэгдлүүд гээд энэний хувь хамгийн багадаа 40% нэмэгдэх. За тэр дундаа байгалийн энэ цагуурын эрсдэлт аюул 3 дахин нэмэгдэнэ гэж байгаа. За энийг бид өнгөрсөн зууны үер энэ өвлийн зуд, хаврын салхи шуурга гээд олон зүйлүүдээс амьдрал дээр бодиттой үзэж байгаа. Иргэд хүний амнаас чохирч байгаа. Тэгэхээр энэ хэрээрээ бид энэ салбараа илүү анхаарч хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх ажлуудаа бүх насны иргэд олон нийтийн оролцоотой хийж хүн бүр наад захын анхан шатны гамшиг ослоос урьдчилан сэргийлэх өөрийгөө болон өрөөлийг авран хамгаалах юм мэдлэгтэй байх. За тэгээд тэр хэрээрээ бас энэ гамшигын үйл ажиллагааг сэргийлэхэд оролцох юм боломж өгчдгийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа учраас бас өнөөдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. За тэргүүнд бас энэ албаны чадварыг дээшлүүлэхтэй холбоотой олон тоног төхөөрөмж шинэ хэрэгслүүд ч нэмэгдэж байгаа. Энэ жил улсын төсөвт нийтдээ 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгаж байна. За шаардлагатай тоноглол хэрэгсэл хувцсуудыг авахаас гадна албан агчтай мэргэжлийн хэмжээнд өшөө сургах, дадлагжуулах, гадаад дотоодож чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлууд бас цөөнгүй байна.